Цагуур орчин шинжилгээний газрын мэдээлэлээр 10 дугаар сарын 3-наас эхлэн ихэнх нутгаараа зочир хөтөрнө. 2-нд баруун аймагуудын нутаг, төвийн аймагуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар хурдан тус орж, 3-наас ихэнх нутгаар сэрүүсэж салхитай байх төлөв гарчээ. Хурдан тус 30-нд Монгол Алтай хөвсгөл Хинтийн улирах нутгаар, 10 дугаар сарын 1-нд Монгол Алтай улирах нутгаар, 2-нд баруун аймагуудын ихэнх нутаг, төв аймагуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төв болон зөв аймагуудын зарим газраар, 4-5-нд төв зөв аймагуудын нутгийн хойд хэсгээр хурдан тус орно. Салхи ихэнх хугацаанд 6-аас 11 м, зарим үед 18-аас 20 м хүрч ширүүснэ. Агаарын хэм 9-р сарын 30 болон 10 дугаар сарын 1-нд нутгийн өмнөд хэсгээр, 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаан байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай хангаах хөвсгөл Хинтийн улирхаг хүрэн бэлчээр идэрдээс тэрж голын өндөгөөр шөндөөн хасах 7-оос хасах 12 хэмийн хөтөн өдөртөө хасах 2-оос нэмэх 3 хэм. Говийн бус нутгийн өмнөд хэсгээр шөндөө нэмэх 3-аас нэмэх 8 хэм, өдөртөө нэмэх 15-аас нэмэх 20 хэм. Бусад нутгаар шөндөө хасах 4-өөс нэмэх 1 хэм. Өдөртөө нэмэх 4-өөс нэмэх 9 хэмийн дулаан байна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агарын урьдчилсан байдлаар 10 дугаар сарын 2-3-нд ялимгүй хурдан тус орно. Бусад хугацаанд хурдан тус орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-аас 10 м, 30 болон 10 дугаар сарын 2-нд баруун өмнөөс хойш секундэд 12-оос 14 м хүрч ширүүснэ. Агаарын хэм хугацааны ихээр дулаан шөндөөн нэмэх 2-оос нэмэх 7 хэм, өдөртөө нэмэх 14-өөс нэмэх 19 хэмийн дулаан. 10 дугаар сарын 3-наас сэрүүсэж шөндөөн яармаг сонгоны орчмоор хасах 1-ээс хасах 6 хэмийн хөтөн, бусад хэсгээр хасах 2-оос нэмэх 3 хэм, өдөртөө нэмэх 4-өөс нэмэх 9 хэмийн дулаан байна.